За сайн байцгаана уу манай Алюкабын дагагч нартаа бүгдэнд нь шинэ оны мэнд хүргэе. Сонирхолтой аялалгаараа явж гин. Хятадаар яваад, Лаосоор яваад, Тайландаар яваад, за магадгүй Малайз, Сингапурт явчих гэж бодож байна. Өмнө нь мэдээж зүгээр өргөчөө өөрөөд бол тэргээр явж исэн. Мэдээж Хятад бол хамгийн сонирхолтой хэсэг нь гэж би бодож байна. Ерөнхийдөө маршрут нь яах вэ гэхээр маргааш ирээнээр гараад Бээжингийн баруун талаар гараад Шиян гэж хотоор дайраад цаашаа Күнмин ороод Чингдүү гээд тэгээд Лаосын хойдлын Мохан гэж одоо хэлийн боомтоор Лаос руу гарна. За машины хувьд бол жоохон юм хийсээ. Манай найз багийн үр хангай найз багийн бас Алюкаптай тэр өөрийнхөө машины 55 литрийн усны савыг тайлж өгөөд хандивлаад ясан багийда баярлалаа. Airbnb дээрээс нь хийном сурлуулж өглөө бас зүйлүүдийг одоо спонсорлоод өгж явууллаа. Airbnb Монголигийнхандаа баярлалаа. Найз нөхдөө ч гэсэндээ баярлалаа. Бас бусад дэмжиж одоо энэ аяллыг одоо бүгднтэй нь хуваалцах боломжийг бас тодорхой хэмжээгээр өгсөнд бол та нартаа бүгдэнд нь хайртай шүү баярлалаа. Үзэгч та бүхэнд баярлалаа. Одоо энэ пэйжийг үзээд дагаад бидэрт урам өгөөд бас шеэрлээд одоо ингээл хөдөлмөрлөөл яг амьдрал дээр ингээд яах юм бол одоо миний хувьд бол аялах өөрөө сонирхолтой дуртай нас яваад байдаг нэг мэтгэд хөгшөрчдөг тэгээ мөрөөдлөө биелүүлж чадахгүй энэ ертөнцөөс салих юм бол надад харамсалтай юм шиг санагдаад гинт шийдвэр гаргаад нэг хиттэн компаниар бичээд ингээд зохицуулж чадахгүй гэсэн чинь чадна гэд. За зөвшөөрлийн хувьд нь бол тийм төвөгтэй юм шиг бол биш юм шиг санагдсан шүү. Яагаад вэ гэвэл тэр нөхөрлөө би 2-7 хоногийн өмнө бичээд ингэсэн чинь нэг одоо яахгүйгээр за окей чи ирээнд хэдэнд ирж чадах юм би чамайг тосч чадна гэд. Тэгээд түр номер хятад түр номер хятад түр жолооны үнэлэх өгчдийн юм шиг байна. Яг хоо шалгадаг газрууд байдаг гэж байгаа юм. Нөгөө нөхрийн ярьснаар бол за ингээд чи би чамайг ямар ч гэсэн ихлэ гаргаад WeChat, Alipay яаж хурдны зам дээр мөнгө төгрөө төлөх тэдний бол заагаад өгчин. Тэгээ би цаашаа яваад өгч болно. Чи өөрөө тэгээд явсаар байгаад манай тэр өөрийнх нь амьдрэх хот нь Чингдүү юм байна. Гэтэ урд талд нь. Тэгэхээр тэр урд талд нь яваад очих юм бол цаашаа өргөжлүүлээд хил гаргаад өгч шүү гэж тэгсэн. Нэг бол чигээр очроо олохгүй бол би чамайг одоо өөрийнхөө машинтайгаа урд чинь дагуулад аяллыг чинь дуустал нь бол бас явуулаад өгч чадна гэсэн. Тэгэхээр одоо бид хоёрт бол опшн байгаа. За тэгээ хойноо бол машиныхаа нөгөө нэг нэмээд 2 саналыг хийцэн буцаад сток саналыг нийтлээ охин хөөдөр ирж магадгүй. Тэгэхээр энэ дээр нь бас суулгаа дагуулаад аваа явахаар гэж бас бодоод. За тэгээ машина ерөнхийдөө бол яах вэ гэхээр санаа бол одоо төлөвлөгөө маргааш ямар ч гэсэн хилээ гарчих юм бол цаашаа яваад нэг 25 хоног Хятадаар яваад дахиад нэг 14 хоног цаашаа одоо зүүн Азийн орнуудаар яваад магадгүй цаашаа Америк руу ачуулчих контейнер хийгээд нэг найз руугаа тэгээд намар дараа жил өргөжлүүлээд Аляск, Канадаар бас аялье гэсэн бодол байна. Манай аяллыг та бүхэн цаашаа өргөжлүүлж үзээрэй, сонирхоорой. Манай пэйжийг лайк, шеэр дараарай. Баярлалаа. Нэг сарын нэг нь гараад замын үед орж ханаад 2-нд болохоор өглөө нь ирээн рүү гарсан. Монгол тал бол асуудалгүй дорн шуурхай гаргаад өгсөн. Хятад талд ирээнийхээ талд нь бол хятадын аялал жуулчлалын компанитай мөн холбогдсон байсан. Тэд нар хүлээж ирсэн. Тэгээ галийн бүрдүүлэлт хийсэн машинд бол бараг л нэг бүтэн өдөр болдсон байлээ. Хятад тал руу орсноос нь хойш бүрдүүлэлт нь явцсан эхэлдэг гэж байна. Тэгээ машинаа үлдээчээд галийн талбай дээр нь үлдээд ирээнд очиж буудалд хоноод маргааш нь машин авсан. Нөгөө нөхдүүд бол бичиг баримтыг бүрдүүлээд нэг барьцаа эдэр мөнгө төгрөг үлдээд юм шиг үлээ. Хятад ийм түр номер өгчт юм байна. Тэгээд ийм хятад түр жолооны үнэлэх өгчт юм байна. 3 сарын хэдэн хүртэл хүчинтэй юм байна. Бид хоёр бол 1 сар яваад Лаос руу бол орчих төлөвлөгөөтэй явж байгаа. Тэгэхээр яг хоо Хятадаар явхад бол тийм боломжгүй зүйлүүд биш юм байна. Боломжтой. Одоо энэ зөв хүмүүстэй холбогдох юм бол ингэ явж болно. Ерөнхийдөө бол олон машин явах тусмаа боломжийн үнэтэй болд юм байна. Хараахан нь одоо богино хугацаанд шийдээд явах болсон болохоор хоёулахнаа буюу нэг машинтай явж байгаа. Ер нь бол манай монголчууд Хятадаар явхад бол чөлөөтэй асуудалгүй юм байна. Ер нь хурдны зам бол хаа сайгүй юм байна. Мэдээж хоол унд нь бол хямдхан, буудал нь хямдхан. Тийм. Тэгээд
Тэгээ цаашаа явж ин да. Машинд бол яг хоёулахна явж байгаа болохоор юм уу ингээд замбрааг хийцэн. Нэг бион ойл авцсан. Машиндаа дахиад жоохон өөрчлөлтүүд хийсэн. Тэрийг одоо явцын дунд урагшаа явж байгаад нэг арай жоохон дулаахан газар очихороо танилцуулъя. Сонирхолтой юмнууд хийсэн шүү. Манай пэйжийг лайк, шеэр дагараа.